Сайн байцгаана уу? Суралцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр волейболын дээрээс доороос авалтын техникийг хичээлийг үзнэ. Суралцагч та бүхэндээ урд хичээлийн онолын талын мэдлэгээ дахин сэргээж волейболын онолын талын мэдлэгээ ярилцгаая бүгдээрээ. За волейболын талбай хажуугийн шугам, нүүрний шугам гэсэн хоёр шугамнаас бүрдэнэ. За нүүрний шугам 9 м, хажуугийн шугам 18 м. Талбай урд бүс, арын бүс гэсэн хоёр бүс хуваагдана. Урд бүс 3 м, ард бүс 6 м хэмжээтэй. За талбай дээр байрласан 6 тоглогчдын байрлалыг заасан байна. 1 2 3 4 5 6 арын бүст 1 6 5 гэсэн тоглогчид арын бүс байрлах нь 2 3 4 гэсэн тоглогч нар урд бүсийн тоглогч нар гэж явах нь байна. Волейболын торны өндөр эмэгтэй 2 м 24 см, эрэгтэй 2 м 43 см байх нь байна. Торны урт 9.5, өргөн нь 1 м хэмжээтэй. Бөмбөгний жин 260-аас 280 г-ийн жинтэй байх нь байна. Бөмбөгний бүслүүр 65-аас 67 см-ийн хэмжээтэй байх нь байна. За талбай хэмжээ сайн харж аваарай суралцагчдаа. Тоглолтын тухай ярилцъя. Баг бүр 3 удаа бөмбөгөнд хүрэх эрхтэй. Бөмбөгөнд тоглогч бөмбөгөнд 2 дараалан хүрч болохгүй. Суралцагч мэдж байгаа. Хаалтнаас бусад тохиолдолд ашигт дотор хийсэн байна. Бөмбөг талбайд унах, гарах, дөрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжилнэ. Алдаа бүрд эсрэг багт оноо нэмэгдэх журмаар эхний 4 ээлжийн тоглолт 25 оноогоор, 5 дахь ээлжийн тоглолт 15 оноогоор, 8 оноон дээр байраа сольж тоглоно. За үүний волейболын дүрмээр энэ олон улс буюу сонирхогчдын дүрмээр 5 удаа тоглолт хийж ингэж тоглох нь байна. Цааш явъя. Тоглогч үндсэн зогсолтоор 6 байрлалд тамирчид тоглогч нар зогссон байна. 1 2 3 4 5 6 1 6 5 арын бүст суралцагч мэдж байгаах 2 3 4 урд бүст байралтай байна. За дээрээс авалтын үндсэн зогсолт. За үндсэн зогсолтоо шилжилтээс дээрээс доороос бүх унаалт техникийг гүйцэтгэнэ. За үндсэн зогсолт нь хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай өвдгөр бага зэрэг нугалсан их бие бага зэрэг бүхийлгсэн гарыг тухны өмнө 10-аас 15 см-ийн зайтай гарын хурууг сарвайлган тохон үеэр нугална. Гарын алга бөмбөгөнд хүрэх ёсгүй. Бөмбөгөнд хүрс
Бөмбөг арын ялганд хүрсэн тохиолдолд яадаг вэ? Сурагч бөмбөг шууд хураагдана. Буруу авалт гэж үздэг. За сурагч зургийг сайтар харж байна. Дээрээс авалтыг үндсэн зогсолтоос за хагас суугаа байдлаас гарын алгыг бөмбөгнөөс зайтай гарын сарвууг чанга 10-аас 15 см-ийн зайтай байрлуулсан байна. Зургийг сайтар ажиглаарай сурагчдаа. За цааш явъя. Зургийг сайтар ажиглаарай. Дээрээс авах техникийг урд ард талаараа дамжуулж болно. Үндсэн зогсолтоос дээрээс авалтыг довтлогч руу дамжуулж байна. Хоёр довтлогч ард урд довтлоход бэлэн байгааг зурган дээр үзүүлсэн байна. Сурагч та бүхэн сайн харж үзээрэй. Дагуулсан бөмбөгийг үндсэн зогсолтоос дээрээс хүлээж авах техникийг буруу авлаа. Яагаад буруу авсан байгааг сайтар ажиглаж алдааг олж харъя. Дээрээс авалт 2 гарын сарвуу сул. Бөмбөг гарын байрлал буруу учраас дагуулсан бөмбөг нүүр цох аюултайг харж байна. Бөмбөгийг дээрээс дамжуулж сурах дасгалууд. За эдгээр дасгалуудыг төгөлөх дасгалуудыг хийхэд чихмэл бөмбөгөөр дээрээс дамжуулах, хананд бөмбөгийг дээрээс дамжуулах, шаланд бөмбөгийг ойлгон барьж авах, өөр дээрээ бөмбөг дамжуулах гэсэн төгөлөх дасгалуудыг хийж болох нь байна. Зургийг сайтар ажиглаж харцгаагаараа. За зургийг сайтар ажигласан болвол үндсэн зогсолтоос бөмбөгийг доороос авалтыг хийж байна. Тамирчин доороос авалтын үндсэн зогсолт гарын байрлал тоглогчийн биеийн байрлалыг сайтар ажиглаарай. Ер нь бол тэгээд тоглогчид таазыг бол доошоо сайн доошлох тусам бөмбөгийг хүлээж авахд илүү төхөн байх талтай учраас та бүгдний зургийг сайтар ажиглаж доошоо хагас суугаа байдлаас авч байна. За доороос дамжуулалтын техник нь зурган дээр харуулсан байна. Үндсэн зогсолтоос 2 гарыг зурганд үзүүлсний дагуу атгаж бариад шуун дээрээ тосож авна. Авахтаа бол хагас суулсан байна. Доороос авалтын үндсэн зогсолт. За үндсэн зогсолтоос бол дээрээс доороос авалт бүгдийг нь яг үндсэн зогсолтоос хагас суугаа үедээс авахгүй бол бөмбөг яг буруу дээшээ явах, буруу хүлээж авах эрсдэлтэй. За хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай өвдгөр баг зэрэг нугалсан, их биед баг зэрэг бүхийлгсэн баруун эсвэл зүүн гарын алгыг зүүн гарын алганы дээр 2 гарын эрхийг хурууг нийлүүлсэн байдлаас гарыг тохон үеэр шулуун баг зэрэг доош барина. Дагаж хийж болно. Та нар суралцж сайн харж яг энэ үндсэн зогсолт техникийн дагуу хийж болно. За бөмбөгтэй их дасгалыг хийж
үзэж болно. Доороос авалтын үндсэн зогсолтоос бөмбөгийг өөр дээрээ авах, бөмбөгийг дээж хөөргөхдөө өвдгөөр тэнийлгэн гарыг тохоогоор шулуун дээш болгоно. Бөмбөгийг хүлээн авахдаа гарыг тохоогоор шулуун доош болгож өвдгөөр бага зэрэг нугална. За бөмбөгийг хүлээж авахдаа дохоог шулуун болохгүй нөхцөлд бол бөмбөг яг бүх хүндээ товтлогчтой бол бөмбөг хүрэх боломжгүй. Тэгэхээр та нар дохоог бол ер нь өвдгөний үетэйгээ хослуулан шулуун болгох ёстой гэдгийг анхаарах ёстой. Та сурагч нар, та нар. За дараагийн дасгал торны дэргэд өөдөөсөө харан зогсож бие рүүгээ дамжуулах, тор даваа шидэж өгсөн бөмбөгийг авч дороос дамжуулах, тор давж ирсэн бөмбөгийг хүлээн авч 6 дугаар бүс рүү дамжуулах, шидэж өгсөн бөмбөгийг хүлээн авч 3 дугаар бүс рүү дамжуулах, шидэж өгсөн бөмбөгийг 3 дугаар бүсээс хүлээн авч 4 дугаар бүс рүү дамжуулах гэсэн дасгалуудыг хийж гүйцэтгэж болно. Довтлогооны шугамнаас муу адил шидсэн бөмбөгийг авч эргүүлж дамжуулалт хийх. Довтлогооны шугамнаас давуулсан бөмбөгийг дороос авч 5 дугаар бүс рүү дамжуулах гэсэн дасгалуудыг хийж гүйцэтгэж болно. Сурагч та бүхэн. За тоглолтын дунд байгаа тамирчин сурагч та бүхэн талбай дээр байгаа нөхцөл бол үндсэн зогсолтоос шилжилт хөдөлгөөнүүдийг маш их хийх ёстой. Тэгжээж үндсэн зогсолтоос доороос авалт, урагшаа хойшоо баруун зүүн дижи шилжилт хөдөлгөөн хийж бөмбөгийг доороос хүлээн авч байгаа нь бол энэ зурган дээр харагдаж байна. За гэрийн даалгаварт дээрээс доороос авалтыг бөмбөггүйгээр давтан хийж болно гэртээ. Мөн волейболын шүүлтийн дүрмийг мэдэж ирэх нэ. Анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.